우리 예수님이 Бидний эзэн Есүс бие уранч цусаа урсгасан шалтгаан нь амийн болон ариун сүнсний хуулийг өхийн тулд байсан юм. Тиймээс Ром номын 8:1-2 дээр Есүс өөрийнхөө махыг урж цусыг урсгасан гэдэгт итгээд үхлийн болон нүглийн хуулиас тэр намайг чөлөөлсөн гэдэгт итгэдэг нэгэнд ямар ч шийтгэл байхгүй. Ром 8:1. Өвчлөл ирсэн байсан ч эмчлэгдэх, эдгэрэх боломжтой. Эдгэрэх боломжтойгоор зогсохгүй эдгэрсэн гэдэгт итгэх тун. Сайн мэдээг сайн мэдээ, өөртөө сайн мэдээ болгож байвал асуудал болох зүйл гэж үгүй. Тиймээс хагасл үгүй мөнхийн Бурхны хайр Есүс бол Христ. Түүнд бид тэрхүү одоо Есүс Христтэй бид амлалтын гэрээгээр холбогдсон тул бүү зүрхэндээ давчдаг тун. Та нөхөртэй хэрнээ нөхөргүй мэд эмэгтэй байсан. Та тэр эмэгтэйг Библиэлд худгийн дэргэдэх эмэгтэй гэж илэрхийлсэн байдаг. Тэрээр олон нөхөртэй байсан хэдий ч үргэлж ангамал цангамал байдалтай амьдарч ирсэн гэж Библи хэлсэн. Өглөө ороогийн худаг руу явж өдөр бүр ус авчирч ус татан ирж ууж байсан ч тэг ингэж цангаас нь огт арилахгүй давтагдсан байдалтай байлаа. Харин түүнтэй Есүс уулзаад Есүс эмэгтэй уруудан болох Есүс Христ ирэх юм бол мөнхөд цангахгүй тэр усыг өгөх болно гэсэн байгаа. Тэр эмэгтэй Самар эмэгтэй тул Израилийн очоод Израилийн Иерусалимээс мөргөх өрөх боломжгүй учраас ууланд очиж мөргөдөг байсан гэж гарч байгаа. Махан биеийн дагуу амьдарсан ч тэр нь ямар ч утгагүй юм байна гэдгийг тэрээр мэдсэн хийгээд сүнслэг ертөнц болох эмэгтэй уруудан болох Месиа Христ тэр дахин ирэх тэр Есүсийг хүсэн хүлээж найдан хүлээж байсан юм. Мөнхөд үл сангах амийн уснаас ууснараа би Бурхны дотор мөнхийн амийг авах болно гэж итгэж байсан. Тиймхүү үл сангах мөнхийн усыг өгөх, амийн усыг өгөх нэгнийг хүлээсээр байсан хийгээд тэр талаар Иохан намын 4:25-26 дээр бичсэн байгаа. Иохан 4:25. Тэр эмэгтэй Есүст Христ гэгч Месиа эрхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Месияг хүлээж
байсан тэр эмэгтэйд Есүс 26 дугаар эшлэл дээр хариулахдаа Есүс түүнд тэр чинь чамтай ярьж буй би байгаа юм гэж айлдав. Амен. Тэр одоо эрхчлэг өгөх тэр месиа чинь би байна хэмээн Есүс энэ үгээрээ айлдаж байгаа. Мөнхийн амьтай тэр одоо эзэн чинь би байна гэж. Есүс Христос ууж иддэг нэг нь мөнхөд цангахгүй. Үл цангах нууц нь өөр юу илээ? Есүс өөрийнхөө биеийг талхтай зүрлэн хэлсэн байгаа. Тэр гэм нүглийн төлөөх цусаараа дамжуулан хүн төрлөختөнд эрхчлөөг тохиолсон. Тиймээс Есүс Христийн тэр мах цусыг үхэл болон одоо залмай дээрх үхэл амьдлалт гэрээний цусыг та өөртөө байлгаж байна гэвэл бид цаашаад үл цангана. Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христийн нэрээр могооны толгойг бис гიშгэгч тэр бурхан чинь би байна гэсэн. Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ могооны толгойг бис гიშгэнэ гэдэг нь өнөөдрийн Библийн хэсгийн гол агуулга юм. Хүн энэ сүнслэг одоо үнний талаар мэдэхгүй юм бол амьдрах нь өөрөө маш их зовлон байх болно. Энэ газар дээр эмх замбраагүй байдал харанхуй хоосон гэдэг зүйл биднийг хүлээж байгаа учраас юм. Тэгхимээс хүмүүс зовлон, айдас, итгэл найдваргүй байдалд хүлэгдсэн байгаа. Тийм бидний төлөө Бурхан өөрийнхөө Есүс Христ, хаадын хаан Есүс Христийг илгээсэн. Салгагдах боломжгүй мөнхийн хайрыг өгсөн гэсэн үг юм. Есүс Христийг хүлээж авсан нэг нь Бурханаас одоо салгагдахгүй тэр мөнхийн хайранд холбогдсон гэсэн үг юм. Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христийн нэрээр могооны толгойг бис гიშгэгчийн хувьд Бурханаас салгагдах хагцал гэж үгүй.
Иохан намын 4-р бүлэг дээр гарч байгаа тэрхүү Самар эмэгтэй ч гэсэн тийхүү өөрөөс нь үл салгагдах тэр бурхантай уулзсан юм. Матай ном тэр чигээрээ юуны талаар ярьдаг вэ гэвэл Есүс Христ хаадын хаан гэдгийг л тодруулан харуулдаг байгаа. Хаанд эрх мэдэлтэй нэгэн гэдгийг онцолдог. Тэнгэрийн эрх мэдлийг авсан бас газар дээрх эрх мэдлийг авсан нэгэн. Тиймээс тэнгэр хийгээд газар дээрх бүхэл эрх мэдлийг хүлээж авсан Есүс Христ энэ дэлхийн мөнхөд одоо биднээс салахгүй тэр хайрын дотор биднийг холбосон байгаа. Бурхны хайранд итгэдэг хүмүүс амьдралд нэг удаа тохиолдох энэ итгэлийн уулзалтай маш үн цэнтэй тооцдог байгаа. Тэг жинхэнэ уулзалтыг хүн итгэл дотор уулзахгүй юм бол жинхэнэ уулзалтыг хайсан ч хайгаад явсан ч уулзаж үл чадна. Тэгээд шинэ уулзалтуудыг амьдралдаа хийсээр байсан хэрнээ одоо ч хүртэл нэг залуутай амьдарч байгаа хэрнээ нөхрөө дагуулад ирээ гэхэд би нөхрөггүй энэ миний нөхрөө гэж хэлж байгаа. Бид сайн мэдэн дотор уулзахгүй юм бол төгсгөл нь салалт байхаас өөр аргагүй. Есүсийн бие болон цустай холбогдож нэг бие болох уулзалтын дотор байх хэрэгтэй. Бид үннийг ойлгохгүй хэтгэлээр амьдрах гэж оролддог учраас энэ цаг үеийн Христ итгэгч нар сайн нэр төргүй болсон байна. Марк ном Есүс Христийн талаар илэрхийлэхдээ хүний хүү ирсэн нь үйлчлэхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд олонний төлөө өөрийн аймыг золиос болгон өгөхийн тулд юм а гэсэн.
Өнөөдөр бусдын төлөө зориулалт гаргаж чадах утсаар тэр хангалттай хэмжээний Бурхны өрөөл хүч чантай тантай хамт байх болтугай. Тэгж байж бид амийг дамжуулдаг хүмүүс байж бид хамтдаа дэлхийн илгээлт хийх тэр аяны минь зам эхлэх болно. Лук номон дээр Есүсийн хүн чанарын талаар ярьдаг. Адамаас эхлэлтэй хүн төрлөختний байдлын дүр төрх нь юу вэ гэвэл Адамын гэм нүглийн улмаас хүн бүр төрөлхийн гэм нүгэлттэй болсон тул Лук номын 9:23 дээр хэлэхдээ хүмүүс өөрсдийн төрөхтэй байсан бодол санаагаа устгах ёстой учир хэн нэгэн намайг дагахыг хүсэж байгаа бол өөрийгөө үгүйсгэж өдөр болгон загалмайгаа үрээд намайг дагаа гэсэн байна. Хагасалгүй мөнхийн хайр нь өөрийгөө үгүйсгэхээс эхэлдэг. Иохан номын 1-р бүлгээс харвал эхэнд үг байсан хийгээд үг нь Бурхантай хамт байсан хийгээд үг нь өөрөө Бурхан байсан гэсэн. Иохан 1:14 дээрээс үг нь махан бий болж энэ дэлхий дээр ирсэн хийгээд үннээр болон сүнсээр дүүрэн байсан гэсэн. Иохан 1:12 тэр Есүс Христийг буюу өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнхнээр итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болохыг эрхийг өгсөн хийгээд энэ нь мах цусаар эсвэл хүний хүслээр биш харин Бурхнаар төрөсөд юм а гэсэн билээ. Бурхнаар төрөсд нь мөнхөд үл салгагдах хайрын дотор байдаг. Энэ удаа албан үйлчлэгчдээр томилогдох гэж байгаа хүмүүс Бурхан дотор үнэхээр өөрсдийнхөө амьдралын зүг чиглэлийг зөв олоод Бурхны сайн мэдээний ажилд бүрэн зориулогдосоо хэмээн хүсэж байна. Манай нөө шин тамилагддаг гэж байгаа албан үйлчлэгч нарын дундаас чануу болж байгаа нэг хүн өөр цуглаанд чануугаар үйлчилж байгаад Есүсээр цуглаанд дахиад чануугаар шинээр эхлэхээр болсондоо баярлаад тэгээ Бурханд өргөл өргөсөн байгаа. Бурхны өрөөлийг Сатан яаж хулгайлдаг вэ гэвэл 7 хоногт өргөж байгаа нэг удаагийн мөргөлийн минь төвлөрөлтийг булаадаг байгаа. Бид махан бие бодол санааны дагаа мөргөл өргөх юм бол
бид сайн мэдээнээс суурах чадахгүй. Мөргөл одоо цаадуулж байгаа бодол санаануудыг Есүс Христийн нэрээр устгахтун. Сүнслэг асуудал миний дотор цүйрлэгдэж эхлэх юм бол хүн түүнийг ялж гарч чадахгүй хүрдэг. Нэгдүгээр Коринт намын 15-ын 6 дахь хэлэхдээ үхлийн хатгуур бол гим нүгэл гэсэн байгаа. Тэгээ гим нүглийн эрх мэдэл нь хуулиа гэсэн байна. Есүс бол Христ. Тэр нэрээр бүхий л асуудлаа дуусгахыг хүсэн өрөөж байна. Есүс бол Христ гэдэг тэр нэрийг үнэхээр маш ихээр дуудахтун. Тэгээ бид настай байх тусмаа дуудах хэрэгтэй. Үгүй бол оюун санаа минь өвчлөлт хүрээд магадгүй мартагнах өвчин гэх мэт зүйлсүүд ирдэг. Тэгээ бид настай болчоод бусдын тусламж байхгүй бол амьдрах чадахгүй хэмжээнд очиж болохгүй шүү дээ. Бурхны хүмүүс хэрнээ бусдын тусламжаар амьдрах гэж зүтгэх нь бусад хүмүүсийг зовоож байгаа хэрэг юм. Тэгээ харанхуйн одоо суманд харагдахаас өмнө Есүс Христийн нэрийг дуудахтун. Сатаны суманд харуулахаас өмнө Есүс Христийн нэрийг дуудаж тэр нэрийг хариултаа болгохтун. Нэгдүгээр Коринт намын 12-ын 3 Есүс бол Христ гэдэг тэр одоо хүч, тэр зэвсгийг бид хүлээж авч чадна. Үйлс намын дээр харах юм бол Есүс Христ гэдэг тэр нэрээр дамжуулан дагалдагч нар бүхий л асуудлыг нэвтрэн гарч Ромыг хүртэл эзэлсэн шүү дээ. Сайн мэдээтэй хүмүүс хижээж нуран сүрэхгүй.
Тэг Библийг буруу тайлбарлсан тайлбарыг дагаж явж байгаа суурьсан хүмүүс олон байгаа. Онцгойлон илчлэлт ном. Илчлэлт номыг ингээ хэсэг хэсгээр нь хуваагаад тайлбарах юм бол сүнслэг байдлын хувьд бид хичээллийн дутагдалд орно. Тиймээс ерөөл байвал тэр чигээр нь хүлээж ав. Задлан шинжлэх хэрэг байхгүй. Хууль дүрэн бидэнд өгдөг зүйл нь айдас байдаг. Сайн мэдээ бол бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт. Энэ бол сайн мэдээ. Тиймээс сүнслэг зүйлсийг хэсгүүдийг ойлгож хурдан ойлгох хэрэгтэй. Сүнслэг хэсгийг яаж ойлгох вэ? Сатан байгаа. Муу сүнс байгаа. Чөтгөр байгаа. Харанхуй гэж бий. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Тиймээс Бурхан бидэнд Христ гэдэг мөнхийн гэрэг өгсөн. Сатанаа зайл гэж Христийн нэрээр тунхаглахад болно. Мөнхийн эрх мэдэл нь айдсаар бидний хүлдэг байгаа. Мөнхийн эрх мэдэл биднийг хааж ирэх юм бол одоо гэр бүл, амьдралын минь нөхцөл байдал ямар нэгэн гай зовлон үргэлж хайж ирдэг байгаа. Тэр харанхуй нь гай зовлонгоор ингээ амьдралд уусаж ордог. Тэр чигээр нь орчих юм бол бидний гэр бүлийн хүн бүр нэгээрээ нэг бүрчлэн илүү хорон муу байдал руугаа ундаг. Хүн хүний хүчээр гэм нүглийг дийлэхгүй учраас тэрхүү гэм нүглийн эрх мэдлийг нураахын тулд амлалтын гэрээ болгож Есүс Христийг өгсөн юм. Бурхан Есүс Христийг илгээн өгийг өгөхдөө тэр үгийг нь бид Библи гэж нэрлэдэг. Хүн гэм нүгэл огт үлдэхгүй амьдрах боломж байхгүй. Тиймээс тэрхүү гэм нүглийн эрх мэдлийг хүн ялж чадахгүй учраас эмэгтэй уруудан болох Месиа Христийг өгсөн. Та нэг залуу гэрлээд 20 хүүхэдтэй. Хэгүн залуу. Тэгээ манай цуглааны үгийг сонсч байгаа залуу юм байна л та. Тэгээд бүдүүн гидсний хавдартай болсон гин. Хэрэндээ л сайн мэдээ тунхагладаг цуглаанд явж
Тэгээд дэлхийн илгээл хийхийн тулд мөнгө их олох гээд ажиллаж эхэлсэн ч тэр өвчлөл хавдар гэдэг тэр гай зовлонг дайлд ялж чадаагүй. Тэгээд тэр залуу одоо Иесус Христийг л дуудаад байж байгаа юм байна. Тэг ямар ч гэсэн тэр хавдрынх нь нийс одоо ийм зогсон байдалтай болцсон байгаа юм байна. Иесус бол Христ. Тэр нэрийг л дуудсан. Хавдрын нийсний тархалт нь зогссон байгаа. Нэгдүгээр Иохан 3:8 гин үлдэгчэнд диавол тарьяалагддаг. Харин Бурхны хүү Есүс Христ диаволын ажлыг устгахаар ирсэн юм а гэсэн байна. Хүн төрлөختнийг хүлээн авах ёстой. Бүхий л хараал зовлонгуудыг Есүс Христ энэ дэлхий дээр ирээд загалмайн үхлээрээ дамжуулан өөр дээрээ үрсэн юм. Тэр нэгүсэл танд байгаа бол өөрөө өөртөө итгэх биш. Өөрийнхөө дотор Есүс Христийг эзэн хэмээн хүлээн авах тун. Тэгж гэмээн бид хуурамч шүтээнд мөргөх уруу таталтанд бүтрэхгүй. Хүн өөрөө өөрийгөө онцлох тусмаа сатааны өрхөнд илүү ордог байгаа. Тэг мөнхөд ийм салалт гэж байхгүй. Сайн мэдээ хүлээж авсан хүмүүс харилцан хайрлахаас өөр юу ч үгүй. Есүс Христийн замыг эсэргүүцэн шашныг хайгч хүмүүс бол сатааны нөлөөнд байгаа хүмүүс юм. Аль нэг газарт нуугдсан байдалтайгаар эсвэл өөрсдийнхөө хорон мөг өөр хувцаар далдлан амьдрахад хүрдэг. Учир нь тэдгээр хүмүүс нь сатаныг ялах хүчгүй гэдгээ өөртөө мэдэж байгаа.
тийм одоо хүмүүсийн хэсэг болох юудэчүүд болон хуулийг заадаг багш нар нь хараагдсан талаар Библи хэлдэг байгаа. Амьдралынхаа суурийг Есүс Христийн дээр байгуул. Сайн мэдэн дотор бүрэн суйрлагдаагүй Христэд итгэгч нарын хувьд тийм олон зүйлсийг хийсэн ч тэр нь амжилтанд хүрэхгүй. Бид зөвхөн Есүс Христэд төвлөрснөөр шинэ бүтээлийн түүх бий болдог. Өнөөдөр үнэхээр ухаан сэргийх өдөр байгаасаа гэж өрөөж байна. Есүс бол Христ. Зөвхөн сайн мэдээнд төвлөрч түүрэн дотор байж сайн мэдээг өөртөө сийлэн суйрлуул. Сүнслэг асуудал нь одоо эдгэрээгүй байдалтайгаар тийм юм хийх гэж тийшээ явах нь өөрийгөө илүү сүрүүлж бусдыг бас сүрүүлэх зүйл болдог. Өөрийгөө амьдруулах хүч чадал дотор сатаны ажлыг нураах хүч чадал дотор байвал бид сатаны зүйлсээ хийхгүй. Өөртөөгөө амлалтын гэрээний үгэн дотор уулзах үед бид өөрийгөө амьлуулах хүч чадалтай болдог. Библиэлд сүнслэг зүйлсийн талаарч ярьдаг, хуулийн зүйлсийн талаарч ярьдаг. Сүнслэг тал нь болохоор сатан, диавол, муу сүнс чөтгөр ажилласаар байгаа гэдгийг мэдүүлдэг хийгээд харин хууль байгаа хэсэг нь хүн төрлөختөн гим нүгэлтэй гэдгийг мэдүүлдэг хийгээд бид Бурханаас олдсон гим нүглийнхаа улмаас гим нүглийн эрхэм мэдлийн дор сатаны нөлөөнд орсон хийгээд бид төрөгтөө сатаных байсан гэдгийг хууль бидэнд мэдүүлдэг. Миний дотор байгаа хуулиар дамжуулаад би төрөлхийн гим нүгэлтэй гэдгийг минь мэдүүлдэг хийгээд энэ хуучин хүнээ орхиод шинэ хүнийг хүлээж аваа гэдэг нь Есүс Христ буюу сайн мэдээ юм. Тиймээс амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Биднийг өөрчлөөсэй гэсэндээ Библи ийхүү тэмдэглэсэн. Сайн мэдээний хэрэгцээг бидэнд ойлгуулдаг зүйл бол хууль.
бид Эхлэл 3:15 дахь одоо аврагч төрөх болно гэсэн тэр амлалтын гэрээгээр дамжуулан Бурхны эхлэлийг хардаг хийгээд тэр Есүс Христийн нэрийг би хүлээж авах үед тэр нэрээр дамжуулан сатаны ажлыг нурааж чадна. Өөрийгөө ч өөрчилж чадна. Миний одоо махнаас идэж миний цуснаас ууж байгаа нэг нь мөнхөд Бурханаас үл салгагдах тэр хайрын гэрээний хамтрагч болох болно. Есүс Христийн залмай дээр урсгасан байгаа цус нь бидэнд мөнхийн амийг өгөхийн тулд гэм нүглийг минь нураахын тулд байсан юм. Гай зовлон устгагч Есүс Христийн цус, удам угсааны минь дамжиж ирсэн хараалыг таслагч Есүс Христийн цус. Өнөөдөр таны гэр бол гэрээний цусны амлалтын хүлээж авсан байгаа танаар дамжуулан сэргээгдэх болтоо хэмээн өргөж байна. Бүх асуудал дууссан. Шинэ бүтээлийн шинэ бүтээл бид Бурхны хүүхэд болох боломж хийгээд шинэ бүтээл болон өршлөгдөх тэр боломжийг олгосон Есүс Христийн залмай дээр урсгасан байгаа цусны талаар ярьж байна. Бид тэрхүү цусаар угаагдаж байж үнэхээр сайхан Христийн хүмүүс болж чадна. Бид үхлээс амь руу шилжигдсэн хүмүүс. Нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлөгдсөн хүмүүс. Харин чөлөөлөгдсөн гэж итгэдэг хэрнээ нүглийн болон үхлийн хуулийн дотроо хүмүүсийг зовоож болохгүй. Хүмүүсийг үхэл буухрыг тэр сатан бидний үл итгэлийн
зан чанараар дамжуулан хамт олныг хагарал нураахад ашигладаг байгаа. Есүсийг дагаж явсан амьдрал болоосаа хэмээн өрөөж байна. Бид үнэхээр Есүс Христтэй нэгдсэн гэвэл сатааны ажлыг нураах тийм хэцүү биш. Түрүү нэг хүн надад нэг цуглаанд маш сайн номлодог нэг хүн байгаа гэж хэлсэн. Ямар ч гэсэн Даниэлийн залбирсан өрөө муу Маркийн Дэврийн өрөө гэх нэг тиймэрхүү утгатай одоо нөгөө нэг ийм өрөө тийм өрөө гэсэн тийм номдол хийсэн юм шиг байна тэр хүн. Ямар өрөө байх нь чухал гэж юу, харин тэр өрөөнд ороод ямар утгатай залбирал хийсэн бэ гэдэг нь чухал биш үү? Бурхан яагаад биднийг тийм мухрын өрөөнд ор гэсэн юм бэ? Итгэлийг хүлээж аваад сатааны ажлыг нураадаг нэгэн нь Христийн дотор одоо төлөвшөх, өөрчлөгдөх, ариусах үйл явц явагддаг байгаа. Итгэл дотор сүнслэг тэмцэл хийдэг нэгний хувьд цаг хугацаа өнгөрөхийн хэлээрээр төлөвшөлтөнд хүрдэг буюу ариусгалд хүрдэг байгаа. Энэ өрөө, тэр өрөө, мухрын өрөө, дээврийн өрөө, Даниэлийн залбирлын өрөө тэднийг мэдээд тэгээд л зогсчих юм бол ямар утга байх бэлээ? Өрөөний зохион байгуулалтын талаар мэдэхгүй юм байхгүй шүү дээ. Унтлагын өрөө, хүүхдийн өрөө, миний өрөө гэт тэрийг ялгаж мэдэхгүй хүн гэж хаана байх вэ? Харин тэр өрөөнд ороод бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ? Сатааны ажлыг нураах залбирал. Энэ үг харин гарч ирэх ёстой биш гэж үү? Хоёрдугаар Коринт 5:4 дээр Сатан одоо үл итгэгчдийн нүдийг сохолсон гэж байгаа шүү дээ.
7-р Галаат номын 1:7 өөр сайн мэдээг бүү дамжуулаа, өөр сайн мэдээг бүү дагаа гэсэн байна. Тэгээ энийг ч тэрийг ч дагааж явах нь сайн мэдээг гуйлахаас өөр үр дүнг авчрахгүй. Бид итгэлээр дахин төрөх үедээ л Бурхны хаанчлалыг харж чадна, бас Бурхны хаанчлалд орж чадна. Амлалтын гэрээгээр дамжуулан бидэнд өгсөн байгаа дээгүүр өнгөрөх баярын хурганы цус буюу загалмай дээр өгсөн байгаа Есүс Христийн цусны утга учирыг үнэхээр мэдэн ойлгох тун. Бид сүнслэг үннийг мэдэхгүй бол сатааны өмгөөлөгчийн хуульчийн ажлыг хийх байх. Энэ дэлхийгээс таны амьдралд ирсэн байгаа тэр хогийн зүйлүүдийг, хог мэт зүйлсүүдийг бүгдийн зүгээр шатаагаад хайчих. Гэм нүглийн уучлалыг хүлээж авах хүч чадал Есүс Христийн нэрээр ихэлсэн гэдэгт итгэн шалгах тун. Еврей номын 9:22 дээр байна. Хуулийг дагаад цус урсахгүй бол Есүс Христийн цусны урсгалд үгүй бол гэм нүглийн уучлалч гэсэн үгүй гэсэн байна. Бидний хувьд Христийн дотор бүх асуудал дууссан сатанаа зайл ариун сүнсний дүүргэл дэлхийн илгээлт гэж тунхаглах хэрэгтэй. Марк номын 10:45 Есүс өөрөөр хэлэхдээ би үйлчлэхийн тулд биш харин үйлчлэхийн тулд олонний төлөө өөрийн амийг золиос болгон өгөхийн тулд ирсэн гэсэн байна. Тэрээр өөрийнхөө цусыг бяцхан хураг болж өөрийгөө даруусган цусаа урсгаснараа биднийг бурхантай нэгтгэсэн. Тиймээс бурханаас салгадахгүйгээр түүнтэй эвлэрэгдэв. Есүс Христ зуучлагч болж биднийг бурхантай нэгтгэсэн.
Эфес намын 20:13. Өмнө нь одоо хол байсан, алс хол байсан та нар Христ Есүсийн дотор Христийн тусаар түүнтэй ойрцсон гэсэн байна. Эфес 20:13. Тийм болохоор та бүхнийг зай завсрал гарвал үгийг сонсог гэсэндээ YouTube дээр бид хэнийг шүмжилгүйгээр Бурхны өвөрлөө эргэж ирж байгаа хүн болгоныг хүлээн авах чадвартай тийм Христийн хүмүүс болцгоё. Харин буруу зүйл хийсэн бол буруу гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Эрх мэдлийн улмаас буруу зүйлийг хийх юм бол буруу байна гэдгийг нь хэлж өгч чаддаг байх хэрэгтэй. За далайн дэрэмчний завинд суусан хүмүүсийн талаар ярьж байна. За далайн дэрэмчний завин дотор дэрэмчтэй хамт амьдардаг хүн далайн дэрэмчнийхаа завин дээр хоолны газар нь бүх хөлсөө усхан сайн хүн шиг ажилласан ч тэртээ тэргүүл далайн дэрэмч юм уу? Бид тиймээс далайн дэрэмчний завин дээр бил байгаа бол хичнээн сайн зүйл хийж байлаа ш далайн дэрэмчин хിവэрэ учир тэрхүү завинаас сугран гарахтун. Матай номон дээр Есүс хэлэхдээ харахтун ертөнцийн төгсгөл хүртэл энэ дэлхийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэсэн. Иохан намын 6-гийн 54 дээрээс харах юм бол Есүс миний махнаас идэж миний цуснаас уудаг нэг нь миний мөнхийн гэр бүлээ гэж хэлсэн байгаа. Энэ загалмай дээр өөрийнхөө өгсөн байгаа бие болон цусыг хэлж байгаа юм. Биднийг Есүс Христийн загалмайн үхэл болон амьдлалт нь сатааны болчлын амьдралаас Бурхны мөнхийн улсын хаанчлал руу оруулсан хийгээд бид үхлээс амь руу шилжсэн тамаас мөнхийн улс руу шилжсэн хүмүүс юм. Тэр хүмүүсийн амийг хүлээж авсан та бүхэн ганц зүйлийг л хийх. Матай намын 12:28. Нэг өөрийнхөө амьдралд хэрэгжүүл Бурхны ариун сүнсний хүчийг өмс. Тэгээд бид ариун сүнсний хүчийг өмсөх боломжийг Есүсийн загалмай дээрх урсгасан цус бидэнд өгсөн байгаа. Үйлс намын 2:36 дээр хэлэхдээ хүн Израилийн айл бүр Есүс загалмай дээр цовлогдсон буюу Есүсийн цус урсгасныг мэдэх болтугай гэсэн байгаа. Тэр Есүсийг Бурхан эзэн бас Христ болгосон гэж.
Христ гэдэг Христийн сүнс нь ариун сүнсээ гэдгийг мэддэг хүн бүгдийг нь орхиод зөвхөн Есүс Христийг ариун сүнсийг л хүлээж авахыг хүсэж чаддаг. Тэрхүү ухаарал тантай хамт байх болтугай. Бидний загалмайд тавдалсан байгаа тэр Есүсийг Бурхан бидний амьдралын бүх асуудлыг шийдвэрлэгч Христ болгосон юм. Үйлс намын 20:36. Загалмайн цусыг дурсан санахтун. Өнөөдрийн Библийн шил Матай намын 14:25. Марк намын 14:25. Үннээр би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэсэн байна. Бурхны хаанчлалыг бүрэн дүүрэн болгох. Тиймээс та бүхэн бүгд Кинг Дэвид олон улсын сургууль болон Miracle OK хэлний сургалтын төв хийгээд хүүхдийн ертөнц цэцэрлэгт өргөл эсвэл хандив өргөж байгаа хүн бүр Бурхны хаанчлалд тарьж байгаа юм. Бид буруу газар тарих юм бол өр удамд минь тэр нь хор нөлөө болон үлддэг талаар Библи бидэнд хангалттай зааж өгдөг. Билл Гейтс гээд байгаа шүү дээ алдартай хүн. Тэгээ маш их тэр өргөл хандив өгсөн ч гэсэн амьдрал нь үнэхээр харамсалтайгаар төгссөн байгаа. Хүний хоорондох зөрчлийн асуудал ганц асуудлаас шийдэж чадахгүй эхнэрээсээ ч хүртэл салахад хүрсэн байгаа. Энэ дэлхийлэг ямар нэгэн өргөл хандив нь Бурхны ардталтай ямар ч хамааралгүй юм. Христийн цусны амлалтын гэрээг хүлээж авсан нэг нь түүний дуудлагыг бас хүлээн авдаг.
Өнөөдөр тэр нэрэнд л итгэж түүний нэрээр хүсэж залбирдаг нэгнээр амьдраасаа хэмээн өрөөж байна. Амьдрах нь эрүүл болсон нэгэн болоосаа хэмээн хүсэж өрөөж байна. Бурхны өгсөн сайн мэдээ таны бүхий л амьдрал бодол санааг захирах үед эрүүл болоо зогсохгүй харин ч эрх мэдэлтэй нэгэн болдог. Хүний зүйлсийг булаах гэж оролцох шаардлага ч үгүй болно. Бид Христийн хүч чадал дотор байх юм бол юу ч байсан боломжтой. Бурхны мэрэгэн ухаан миний бизнесийн талбар дээр ажиллах юм бол ямар зүйл болно гэж бодож байна. Бид тэр цаг үедээ хэрэгтэй нэгэн болох болно. Би та бүхний пастор та нараас нэг олон зүйл хүсэж байсан удаа байхгүй. За зөвхөн уг чанар нэмдэл хэлдэг байгаа. Надад картаач өгсөн. Гэтэ би тэрийг хэрэглэдэггүй. Зарим цуглааны пасторуудын хувьд зарим нэг пасторууд өөрийнхөө цуглааны итгэгчийн бизнесийн ажлын газрын тэр зөвлөлийн гишүүнээр өөрийгөө бүртгүүлээд цалин хүртэл авдаг юм байна лээ. Тийм хүмүүсийг харсан. Бурхны өгсөн зүйлийг хүлээж авсан бол түүнийг хэрэглэх тун. Та олон сайн үр жимсийг хураах болно. За ямар ч байсан. Тэгээд нэг уг чанарын нэмээс юм хүсээд битгий очороо л гэж ашиг.
Мөргөл өргөж байгаа энэ цагт үгийг хүлээж авах юм бол ариун сүнс ажилдаг байгаа. Есүс биднийг битгий мартаарай гэд өөрийнхөө махыг урьж цусыг урсгаж өөрийнхөө биеийг өгсөн байгаа. Сайн мэдээ болон илгээлтийн дотор залбирлын хүч чадлыг өөрийнхөө бодол санаа сэтгэл зүрхэн дотор амьдралтайгаа холбох юм бол Бурхан Тэнгэрийн үүдийг цонхыг нээгээд бидэнд бүрэн цогц эдгэрлийг өгөх болно. Таны амьдралд хоол идсэн ч юу хийсэн ч бүхий л амьдралын хорон бүрт Бурханы ажлын талаар бод. Юу болохыг тэгээд хараарай. Тэр бүр ингээд миний зуршил болчих юм бол юу болох вэ гэвэл Ром номын 1:16 дээр гардагчлан хүч, сайн мэдээний хүч үүсдэг байгаа. Сайн мэдээнээс ичихгүй тэр хүч. Энэ сайн мэдээг бид үнэхээр хэрэгжүүлэх юм бол үнэхээр бүх асуудал шийдвэрлэгдэх болно. Үүний дотор хэл хязгааргүй эзний өрөөл хамт байгаасай гэж Есүс Христийн нэрээр юрэж байна. Хамт залбирцгаая. Амьд оршигч Бурхан минь, амлалтын гэрээгээр бидэнд өгөгдсөн байгаа дээгүүр өнгөрөх баярын хурганы цус болох Есүс Христийн цусны үр дүнг өөрийнхөө биед суйрлуулан тэрхүү авралын утгыг мартахгүй байхаар удирдсан Бурхан танд баярлалаа. Есүс Христийн дотор үл салгагдах мөнхийн Бурханы хайрыг өгсөн тул үргэлж сайн мэдээний дүүргэлтийн дотор сайн мэдээгээр дүүргэгдэхээр ерөөх болтугай. Бурханы өгсөн сайн мэдээ миний бодол, санаа, бүхий л үзэл бодлуудыг удирдах болтугай. Бурханы сайн мэдээ үнэхээр намайг удирдах, эрүүл мэнд болон бүх зүйлээр ханга өрөөх болтугай. Эхлэл 3:15 дээр амлагдсан байгаа тэр амлалтын үгээр Есүс Христийн урсгалын цусаар дамжуулан холбогдсон тэр амлалтын гэрээнд биднийг бүх талаар өрөөж тэр өрөөлийнхөө үүднээс чуулгандаа туслан сайн мэдээ хийгээд дэлхийн илгээлтийн төлөө хэрэглэгдсэн тийм нэгнээр биднийг өрөөх болтугай. 이제는 영적인 분부를 이해하고 사탄, 지옥, 죄의 권세, 재앙, 종교, 영적 문제 이런 모든 세계를 알았사오니 예배드릴 Бид сэнслэг асуудлын талаар болон сатааны оршин ажиллаж байгаа талаар болон хууль нь бидэнд гэм нүглийг минь ухааруулдаг гэдгийг ойлгосон тул үнэхээр итгэлээр өөрийгөө босгон байгуулж ариун сүнсний хүч чадлыг хүлээж авсан сэтгэл татам Бурханы хүнээр өрөөх болтугай. Христ Есүсийн дотор амьдралынхаа бүхэл алхам бүрт Бурханы хаанчлалын алсын харааг хүлээж авч амьдрах хуйцаар өдөр болгон таны ариун сүнс биднийг удирдах болтугай. 하나님의 은혜를 기억하며 총체적 치유와 응답을 받아 누릴 수 있도록
Бурхны цогц сэдгэрлийг хүлээж авсан гэрчлэгч болгон барьж байгуулах болтугай. 오늘 질병으로 시달리는 생명이 있다면 Өнөөдөр өвчлөлийн дотор байгаа нэгэн байгаа бол өгдөж байгаа газартаа Есүс Христийн нэрээр гараа тавих үед 마음을 입었다고 Христийн нэрээр эдгэрсэн гэдгээ тунхаглах боломжийг олгох болтугай. 어느 자리에 있든지 Хаана байлаач хүний яриаг өөрөөсөө холдуулж хүнд амийг өгдөг сайн мэдээг л дамжуулдаг нэгнээр амьдруулах болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.